Сайн уу? Энэхүү бичлэгээрээ уулзж байгаадаа таатай байна. Сайн уу? Өнөөдөр бид доор байгаа тракт дээр засвар хийнэ. Ингэхдээ хойд хэрэглэхийн амортизаторыг шинээр солих болно. Анхаарах зүйл амортизаторыг тэглэх тус бүрээр нь сольж байгаарай. Одоо бид танд юуг анхаарах хэрэгтэйг харуулах болно. Амортизатор солиход бидэнд ямар багжууд хэрэгтэй вэ? Импакт, дорцов, түлхүүр, уртгиш. Хэрэгтэй бүх зүйл бидэнд байгаа юу? Тийм ээ. Явцгаая. Энэ тохиолдлыг гэмтэл нь түгээмэл бөгөөд амортизатор тосгоочноор ажиллаагүй болсныг тодорхойлж байна. Ажиллаагүй болсны улмаас дууны илэгдэл үүссэн байна. Дууг тайлж, эвдэрлийг шалгая. Энэ тракийн амортизатор эвдэрлэлтэй удаан явснаар ан штанглийн түлэг, хийн кран, хийн нум, доод татваргын түлх зэрэг муудах эрсдэлтэй. Хэрэв эдгээрийн аль нэг нь эвдэрсэн бол та хамгийн цайныг хаанаас авахыг мэдэж байгаа. Амортизаторыг солилцгоё. Burn 30 түлхүүр. Энд манай DT-гийн амортизатор байна. Үүнийг хэрхэн шалгаж байгааг та бүхэнд үзүүлье. Манай амортизаторууд бүгд ингэж шалгадаж үйлдвэрээс гардаг. Мэдээж хэрэг бид эрэг чангалах дэлхүүрээр болтыг чангалахгүй. Амортизаторыг эхлээд суйрлуулна. Дараа нь бид машиныг буулгаж, угсралтын заавар заасан эргэлтийн хүчээр болтыг чангална. Мөн санаж байгаарай, нөх бүрийг дайралгүй ачааллыг жигэд хуваарлаарай. Стигвэс шинэ амортизатор ч гэсэн удахгүй эвдрэх болно шүү. Тийм ээ. Үзсэнд баярлалаа. Дараагийн удаа уулзцаая.